Прагийн амтны хүрээлэн дэх тахийн сүргийн тоо толгойг өнгөрөгч 2 дугаар сарын 27-нд нэгээр нэмэн мэндэлсэн бяцхан унгыг дагин хэмээн нэрлэжээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Чех улсад хийсэн айлчлалынхаа үеэр Прагийн амтны хүрээлэнд зочилж Хорват мэдлээд удаагүй энэхүү тахийн унгыг ийн нэрийджээ. Дагин нь хэдийгээр Прагийн амтны хүрээлэнд төрсэн 256 дахь тахи боловч тус хүрээлэнд өнгөрсөн онд нээгдсэн говь үзэсгэлэнгийн талбайг мэндэлсэн анхны тахи юм. Прагийн амтны хүрээлэн шинээр мэндэлсэн амьтдын үр төлд нэр өгөхдөө жил бүр цагаан толгойн тодорхой нэг үсгээр эхэлсэн нэр өгдөг уламжлалтай энэ жил Д үсгээр эхэлсэн нэрсийг өгч байгааг гин. Дагнан тахийн бүртгэлийн номонд 7000 дахь тахиар бүртгэгдсэн байна. Ирээдүйд түүнийг Монгол улсын зүүн хэсэгт тахи нутагшуулах дорны тахи төслийн дагуу Монгол руу шилжүүлэн суурьшуулж магадгүй гин. Хэрв тэгвэл түүнийг дорны дагна гэж дуудана хэмээн ерөнхийлөгч ёслолын үеэр хэлжээ. Тус айлчлалын үеэр бас нэгэн онцлог үйл явдал болсон нь Прагийн амтны хүрээлэн Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол хавтгайг хамтран хамгаалах санамж бичигт гарын үсгийг зурсныг Прагийн амтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек зарласан явдал байлаа. Ийхүү талууд хавтгайн үржүүлгийн газрыг Европын амтны хүрээлэнгүүдэд үүсгэн байгуулах ажлын бэлтгэлийг эхлүүлж байгаа ажээ. Мөн ерөнхийлөгч хүрэлцэх улаан номын нэн ховорцсон амтны жагсаалтад бүртгэгдсэн говийн баавга мазаалаг аврах ажилд оролцохыг Прагийн амтны хүрээлэнгээс хүссэн байна. Тус хүсэлтийн хариуд өдгөө тоо толгой нь ердөө 50 хүрээд байгаа мазаалаг аврах ажилд чиглэсэн томоохон хурал зохион байгуулахаа Прагийн амтны хүрээлэн мэдэгджээ.